Дараагийн бичлэгтээ тавтай морил. Өнөөдөр 11 сарын 11 гээд их гоё онцгой өдөр таарж байгаа. Энэ өдөр одоо биднэрт 11 сарын 11-ний оройны 11 гэдэг цаг үлдсэн байна те. Гол нь өөрсдийнхөө ирээдүйд одоо нөгөө бид нар өсөж мөрөөж байгаа бодол байдаг шүү дээ те. Тэрийгээ яг айл хэдийн биелсэн юм шиг ингэж баярлаж талархаж тэрийгээ гоё мэдэрч бичих хэрэгтэй гэсэн хамгийн том мессеж юм шиг байлээ. Тэгээд 11 сарын 13-ны өглөөний 9 цаг 4 минут хүртэл энерги нь ингээд байж ах юм билээ. Тийм болохоор өнөөдөр амжааг бол маргааш нэг өдөр ч гэсэн бичиж болно гэж бодож байна. Тэгээд энэ өдөр бас би зүгээр өөр сэдвээр бичлэг хий гэж бодоод сууж байна. За тэгээд өнөөдрийн бичлэгийн сэдэв маань болохоор яг одоогийн амьдралдаа байгаа бүх зүйлээ хүлээн зөвшөөрч чадах уу гэдэг ийм зүйлийн тухай хуваалцъя гэж бодлоо. Тэгээд яг өнөөдрийн та бидний амьдралд хүлээн зөвшөөрч чадхааргүй зүйлүүд ч гэсэн тулгарч байгаа ах тий. Хүн болгоны амьдралд янз бүрийн зүйлүүд байдаг. Амьдралдаа ингээд гарч ирсэн янз бүрийн зүйлүүдийг яагаад гэд ингээд тий. Яасан гэж ийм зүйл тохиолж байгаа юм бэ? Яасан гэж ийм зүйл болж байгаа юм бэ гэд ингээд бодохоор л бүр тийм зүйлүүд ч гэсэн яг амьдралд бол зөндөө байдаг юм байна. Тэгээ бидний яг энгийн өдөр тутмын амьдрал бол үнэхээр жаргалтай. Ерөөсөө тэгээд хүний хамгийн том зовлон өвдөж зовхол юм байна штэ. Яг яах вэ гэд хүн тийм нөхцөл байдалд ингээд орсон үедээ юу бодвол хамгийн их тайвширдаг, хамгийн гой болдог вэ гэсэн ийм зүйл байгаа байхгүй юу. Тэгээд бидний амьдралд те хүн бүрт яг биднэрт бүгдээрэнд нөхцөлгүйгээр зүгээр ингээд эргэн тойрноос янз бүрийн энерги, хайр ингээд амьдралд маань ирж идэг. Нэг үгээр хэлэх юм бол бид нар зүгээр ингээд хайрлуулж, ивэлдэн багтаж ингэж байдаг л гэсэн үг байхгүй юу. Тэгэхээр ямар нэгэн байдлаар хин нэгнэр ч гэсэн бид нар заавал ингээд хайрлуулсан л байж идэг тий. Үр хүүхдэрээ ч юм уу, ээж аваараа ч юм уу, хань ижлэрээ ч юм уу тий. Тэгээд сайн муу одоо ямар ч зүйл хийсэн хүн байсан бид нар яг юусоо ямар ч ингээд нөхцөлгүйгээр эрхтгийгш тэр бүгдийг хүртдэг зүйл бидний амьдралд зөндөө байдаг. Одоо хүн болгонд л өөрсдийн те бурхан бол бурхан, дэлхийн ертөнц бол дэлхийн ертөнц, уул ус бол уул усандаа гэл ингээл бидний хувьд залбирч мөргөж талархдаг зүйлүүд бол бүгд л яг өөр өөр зүйл байж болох ч гэсэн бид яг энэ дэлхийгээс үнэгүй ямар ч нөхцөлгүйгээр маш их хайр, энергийг хүлээж авч идэг юм байна. Тэрийгээ бид нар болохоор үнэлдэггүй юм байна гол нь. Тэгэхэд ямар үед хүн ийм зүйлүүдийг илүү их одоо үнэлж мэдэрдэг юм бэ гэхээр ямар нэгэн хэцүү зүйл тохиолдсон ч юм уу тийм үедээ нэрээ бас сайн сайхан зүйл амьдралд зөндөө байгаа штэ гэж ингэж бодох гэж хичээж бас тэр бүгдийг мэдэрдэг юм болов уу гэж бас бодлоо. Тэгээд одоо ингээл ус агаар нар сар гэл бидний эргэн тойронд өглөө идж байгаа таалах хүртэл одоо тэнд нэг хүний хөлс хүч гараад бидний яг гар дээр ирсэн байгаа ч гэдэг юм уу ингээл бүхэл зүйлээс бид нар яг тэр амьдрах энерги авч байгаа л гэсэн үг. Тэрийг ойлгоод яг одоогийн би гэдгээ сайн муу зовлон жаргал бүх зүйлтэй хүлээн зөвшөөрөөд ингээд за энэ миний амьдрал юм байна гэдэг юм уу яг ингээд хүлээн зөвшөөрөөд авах юм бол жоохон ч гэсэн ингээд тайвширдаг юм шиг санагдчихээн. Тийм болохоор яг өнөөдөр яг одоо ингээд маш хэцүү байгаа хүмүүсээ л эргэн тойрноосоо зүгээр л ингээд ямар ч нөхцөлгүйгээр, үнгүйгээр зөндөө олон зүйлийг авч идэг шүү. Тийм болохоор амьдралынхаа сайнтай муутай бүх зүйлийг яг тэр чигээр нь хүлээж авна гэдэг бол бас их сэтгэл зүйн хат шаардах ч гэсэн хүлээж авч чадах юм бол бас жоохон ч гэсэн ингээд тайвширдаг юм шиг санагдчихээн. Тэгээд яг ингэж одоогийн амьдралаа илүү юм хүсэж бодохгүйгээр хүлээн зөвшөөрөхийн тулд нэгдүгээр болохоор одоо эргэн тойрноосоо ямар ч үнгүйгээр, ямар ч нөхцөлгүйгээр авч байгаа бүх зүйлээ ингээд бодоод бичиж үзэх хэрэгтэй юм байна лээ. Тэгээ өнөөдөр сайхан өдөр байна те сайхан нар ээж гэн тэр нар одоо хэнийг ч ялгалгүй ингээд тусдаг штэ те. Нар одоо ингэдэггүй үстэй одоо чи гонигтай байгаа юм чинь өнөөдөр чам дээр нар тусахгүй ч гэдэг юм уу тийм зүйл байдаггүй штэ те. Яг тэрэн шиг бүх тэр гоё одоо авч байгаа зүйлүүдээ ингээд бичиж үзвэл
дээрдэг байх гэж бодож байна. За тэгээ хоёрт нь болохоор ихэнх хүмүүс өөрсдийгөө би ийм сайн байх юм бол, би ийм хийж чаддаг байх юм бол, эсвэл би ийм гоё хөөрхөн байх юм бол ч юм уу, ийм гоё биетэй байх юм болж гэдэг юм уу, ерөөсөө ямар нэгэн байдлаар би одоо мундаг байж иж бусдад үнэлүүлнэ, хайрлуулна, тэр чинээгээрээ гоё амьдрна гэж ингэж боддог юм байна л да. Тэгээд надад ч гэсэн бас яг ийм бодол байдаг байсан. Тэгээд за энэ бодол маань ер нь бас байхгүй болсон байх гэж бодсон ч гэсэн заримдаа цухалцдаг. Тийм болохоор үн цэнтэй хүн гэж яг ямар хүн юм бэ гэд ингээд бодлоо л доо. Тэгээд бид нэр яг бусдад ингээд үн цэнтэй байх гэд хичээгээд байдаг. Тэгж хичээх биш. Зүгээр л яг энэ байгаагаараа би байхад л би үн цэнтэй. Намайг яг энэ байгаагаар маань л үн цэнтэй шүү гэж хүлээн зөвшөөрж хүлээн авдаг. Тийм л зүйл хэрэгтэй юм байна. Тэхийн тулд бид нар эхлээд өөрсдийгөө бас яг тэгж хүлээн авах хэрэгтэй гэсэн үг шиг санагдаж байгаа байхгүй юу? Тэгэхгүй бол бид нар яг нөгөө би ийм байж ижил одоо ийм амжилтанд хүрнэ, би ийм байж ижил энэ хүнээр хайрлуулна, би ийм байж иж сайхан амьдрна. Мэдээж яг уу те бид нар урагшаа тэмүүлж амьдрах тэр зүйлийг одоо өнөөдөртөө ярихгүйгээр зүгээр ер нь бол бид нар өөрсдийгөө яг байгаагаар нь сайнтай муутай те тэр бүх зүйлээ яг байгаагаар нь би яг ийм хүн шүү дээ гэж хүлээн зөвшөөрч чадаж, за тэгээд дээрэс нь өөрийгөө яг тэр байгаагаар нь үн цэнтэй гэж мэдэрч чадсан цагт бусад хүн ч гэсэн бас тэгж мэдрэх юм шиг санагдаж байгаа байхгүй юу? Одоо заавал лаг ээжиж үн цэнтэй байх биш, яг зүгээр энэ байгаагаараа би байхад л хангалттай гэж хүлээн зөвшөөрөх гэдэг бол биднэрт яг хувь хүний хувьд хүнд өөрт нь бол маш чухал зүйл юм байна гэж бодогдлоо. За тэг гуравт нь болохоор хин нэгнээс юу ч хүлээхгүй байх гэдэг. Энийг бол бид нэр зөндөл сонсч ирсэн мэднэ гэж хэлж магадгүй тий. Бүгдээрээ л мэддэг. Тэгтээ ердөөсөө мэдж байгаа мөртлөө бүгдээрээ л хүнээс ямар нэг юм хүлээсэн байдаг. Ялангуяа хүн хоорондын харилцаан дээр намайг ингэхгүй байна, намайг ойлгохгүй байна, надад ингэж өгөхгүй байна, намайг хайрлахгүй байна тий. Ингэж одоо нэг жоох ингээд өгчүүл, тэгээд өгчүүл уг нь ингээл бид нар ердөөсөө мэдээд байгаа мөртлөө ямар нэг юм хүсэж шаардаад байдаг. Тэгэхээр л ерөөсөө бид нар тэр бусдаас юм хүсэж шаардна гэдэг чинь л бас л өөрийнхөө сэтгэл зүг ингээд тавгтуулж байгаа байхгүй юу? Хүн хэлхээс нааш цаас чичгээс нааш гэдэг лөө тэрэн шиг одоо бид нэр яг өөртөө л ингээл байнга сануулж байхгүй бол яг мартдаг тий. Тэгэл мартаал нөгөө хүнээс юм шаардаад хүлээгээл за тэрнээсээ олж уурлал бухимдаал тий. Тэгэхээр угаасаа бусдаас ингээд шаардахгүй гарч байгаа сэтгэл гэдэг тий өөрөө сайхан учраас хүнээс юм ерөөсөө харахаал болж хэрэгтэй юм байна. За тэгээд ийм байхын тулд бол хүн өөрийгөө дүүргдэг, хайраа арч байдаг юм уу, итгэл хүндлэл гэл ерөөсөө нөгөө бүх гой сайхан зүйлүүдээр өөрийгөө дүүргдэг. Тэгээд өөрийгөө хүлээн зөвшөөрч чаддаг л байх хэрэгтэй юм байна. Тэгэл угаасаа хүнээс ямар нэгэн зүйл хүсч шаардна гэдэг чинь эсэргээрээ үл ойлголцол үүсдэг ч юм уу, хэрүүл гардаг ч юм уу, тийм л юм болдог шүү дээ. Ер нь бол тийм болохоор энэ гурав дахь зүйл бол өөрийнхөө амьдралыг яг энэ байгаагаар нь хүлээн зөвшөөрөх дотроо өөрийнхөө дотоод сэтгэлийг, өөрийнхөө дотор байгаа хүнийг те хайраар зүгээр өөрөө дүүргээд өгчих хэрэгтэй юм байна гэсэн юм зүйл байгаа байхгүй. Дөрөвт нь болохоор ингээл өдөр тутмын амьдралд ямар нэг зүйл дутуу юм шиг мэдэрсэн үедээ дутуу юм шиг мэдэрдэг зүйл бид нар ч гэсэн зөндөл байдаг шүү дээ тий. Хайр, за тэгэл халамж, анхаарал, за тэгэл найз нөхд бусдын одоо гой сайхан үг гэл ингээл ерөөсөө дутуу юм шиг мэдрэгддэг зүйл. За тэгэл эд зүйлээр хэлэх юм бол бас зөндөл байгаа тий. Ингээд тийм ийм мэдрэмж төрсөн үедээ би одоо энэ байгаагаараа хангалттай. За миний амьдрал ч гэсэн яг одоо энэ байгаагаараа хангалттай сайхан байна. Тиймээс би өөртөө талархаж баярлж гин гэж ингэж бас хэлэх юм бол их гоё бас өөр болдог юм байна лээ шүү. Тийм болохоор ямар нэг юм ингээ болоход өөртөө бас их баярлаж талархаж чаддаг байх хэрэгтэй юм байна гэж санагдсан.
Тавд нь болохоор амьдралдаа уулзсан, учирсан, таарсан бүх хүмүүстэй. За тэгэл бүх үйл явдал, бүх зүйлд ингээд талархаж баярлалаа гэж хэлэх хэрэгтэй гэсэн үг. Бусад хүмүүст хүн баярлалаа гэж хэлснээр биднэрт ямар гоё тийм зүйл бий болдог гэд би бүр байнга дотроо бодж явдаг зүйлийн маань нэг болсон байхгүй юу. Бид нар ингээд өөрсдийнхөө энергийг улам ингэж сайжруулж, тарьж, эсвэл улам муутгаж ингэж доройтуулж байдаг байгаад байгаа байхгүй юу. Тэр нь юугаар вэ гэхээр бид нар өдөр тутмынхаа амьдралд алхам тутамдаа өөрсдийнхөө энергийг сайн юм уу муу талаараа үржүүлж ингэж үлдээж идэг гэж байгаа байхгүй юу. Тэр нь юу вэ гэхээр жишээ нь одоо за нэг үйлчлэгээний газар бид нар хүнд гоё сэтгэл үлдээлээ гэж бодъё те. Ямар гоё ингээл тэр хүн ингээд гоё сэтгэлдээ үлдлээ. Тэгэхэд бид нар яг тэнд өөрийнхөө гоё энергийг ингээд үржүүлж үлдээж байгаа гэсэн үг. Тэгээд хэр тийм олон гоё энерги ингээд бид нар явсан газар болгондоо үлдээж тарьж чадна. Яг буцаагаад тэр сайн сайхан энерги маань амьдралд ингээд сайн сайхан зүйл болж ирдэг гэсэн юм энергийн онолч гэх юм уу байгаа хгүй юу. Тэнгүүд нэг өсөндөө хүн юу тарина буцаад яг тэрийг хураадаг гэсэн юм байдаг штэ тий. Энд тэнд бусдыг гомдоогоод л тий хүнд таагүй сэтгэл төрүүлээд л ингээл ерөөсөө онцгүй энерги тэр явсан газартаа явсан хүндээ үлдээгээл ах юм бол буцаал яг бас бид нар тийм таагүй онцгүй зүйлэл амьдралтаа хурааж авч идэг гэсэн юм зүйл байгаа учраас ерөөсөө явж байгаа газараа уулзаж байгаа хүмүүстэй чадхаараа хамаг гоё энергиэл тэнд үлдээж гаргаж явж ах хэрэгтэй юм байна гэж бодсон. Би чинь бас энийг мэддэггүй байхдаа бол ер нь жоохон тийм өөрийнхөөрөө тэгээд үйлчлэгээний газар ч гэсэн хүн ингээл хөрхийсэн хичээгээл ажиллаа хийж байгаа шүү дээ. Тэгтэн тэгэл ер нь жоохон ширүүн ингээд хилж мэлчдэг. Тэгээд тэр хүнд ямар сэтгэл үлдэхүү те. Тэгэхээр ерөөсөн маш хичээж бас энээс хойш бусдад бас гоё сайхан сэтгэл үлдээж явъя гэж боддог болсон учраас та бүхэн манаас энийг маш гоё тогтоож аваад гадуур те бусдтай гоё сайхан инээмсэглэл гоё сайхан үг түгээж байгаараа гэж хэлмээр байна. Тэгээд өнөөдөр бас 11 сарын 11 ингээд бас онцгой гоё өдөр учраас та бид нар юу тарин түүнийгээ бас хит дахин үржүүлж ингэж хурааж авах учраас баярлаа гэдэг үгийг ч юм уу те талархал ч юм уу. За тэгээд дотроосоо гарч байгаа тэр гоё сайхан үг сэтгэл юу гэдгийг тэр бүх зүйлээ бусдад ингээд гоё харамгүй түгээж үлдээгээрээ хин нэгэн лөө гоё үг илгээгээрээ. За тэгээд сэтгэлдээ бас үлдээж болно. Ямар ч хамаагүй зүйлээр ингээд өөрсдийнхөө баярлж талархаж байгаа тэр үгийг гаргаараа тэгээд хүнийг баярлуулж урам өгнө гэдэг бол ерөөсөө бид нар өөрсдийнхөө сайхан энергийг улмал үржүүлж байгаа гэсэн үг учраас та бүхэн маань нэгэндээ гоё урам хайрлаж байгаараа гэж хэлмээр байна. За тэгээд та бүгдийн маань гоё урмын үг лайк дарсан даагч маань нэмэгдэж байгаа тэр бүх зүйл маань надад маш гоё урам болж өгдөг. Маш их баярлалаа гэж дахин хэлээд бичлэгээ дуусгая. Дараагийнхаа бичлэгээр дахин уулзцгаая. Баярлалаа.